За өсвөрийн аврагч тэмцээн өсвөр насны хүүхдүүд сурагчдад гамшиг ослын үед бусадтай туслах аврах арга хэмжээ эрхэн авах дадлагыг суулгаж өгдөг юм байна. Энэ тэмцээнд жил бүр оролцох баг тамирчдын тоо өсөж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Нийтийг амарсан гамшигтын үед ялангуяа ерөнхий боловсролын сургууль бага насны хүүхдүүдийг аврах ажиллагаанд сургах гэдэг маань бол нэн тэргүү тавигдсан зорилт болоод байгаа. Энийг шийдвэрлэхийн тулд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд оролцсон сурагчид маань өөрсдөө эргээгээд бүх сурагчидаа буюу баян хамт олондоо сургуультай энэ тэмцээнээр олж авсан мэдлэгээ эзэмшүүлдэг юм учиртай. За ер нь бол эх жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд гамшигаас хамгаалах хөтөлбөр бол орох юм болцоотой болсон. Боловсрол шинжилгээний яамтай бол тохирсон юм юмнууд байж байгаа. Энийг чингэлтэй дүүрэг бол одоо хангалтлагч болж хэрэгжүүлж байгаагаар онцгой ачаал бүтэлтэй. За өсвөрийн аврагч тэмцээнд мэдлэг чадвар, ахаал самбаа, тэсвэр хатуужил гээд олон талын чадварыг оролцсон сурагчид олж авдаг байна. Дүүргийн удирдлагууд энэ тэмцээнийг жил бүр улам чанаржуулах, өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг зорж байна. Мөн энэ тэмцээнээр гамшиг ослын үед дүүргийн иргэд бэлэн байдалтай байх чадварыг суулгаж өгдөг байна.